Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас. За сайн байцгаана үзэгчтэй. Зөв ток шоу маань пэйжээр болон одоо YouTube суваг дээр гарч байгаа. Тэгээд пэйжээр лайв үзэж байгаа болон YouTube-ээр үзэж байгаа танд яг энэ цаг мөчийн мэндийг өгч байна. За зөв ток шоуны 4 дахь зочны өндөр маш сонирхолтой. Дээрээс нь одоо өмнө Бахир Барагийн яг ийм хувийн амьдралын тухай ярилцдаг, хувь хүний үзэл бодлын тухай ярилцдаг нэвтрүүлэлт орж байгаагүй. Даваа дорж гэдэг зочин маань ирж оролцож байна. Тэгээд ирсэн баярлаа. Баярлалаа. За тэгээд би бол яг юуг танилцуулахаа бол сайн мэдэхгүй байгаа юм. Яг ажил төрлийн мэрэгжил тал дээр ч юм уу те. Яг өөрийгөө нэг танилцуулж үзэж нэр та. За чамд болгоны нэвтрүүлгийн баг үзэгчтэй шинэ оны мэнд хүргэе. За 2021 оны. 2021 оны шинэ оны мэнд хүргэе. Мэдээж 21 оны. Намайг давааны мэнд даваад ирч гэдэг. За Улаанбаатар хотын Унгуугт. За ерөнхийдөө хүмүүс бол бас хит гэдэг нэвтрүүлгийн те санаачлагч манай аавар бас их сайн мэддэг. Ямарваа нэг дуулж өгөөч ийм олуулаа цугулсан байна. Та бүхний одоо ингэж олуулаа цугулсныг одоо ерөөсөө хараагүй мэл хамгийн их санал авч л да. Тэгэхээр За Монгол Улсын их сургуулийн нийгмийн шинжилгээ ухааны сургуулийг социологийн ангид төгссөн. За тэгээ одоо Шанхай их сургуульд компани засаглалаар магистр хамгаалж байгаа. За маш олон янз янзын юм хийж үзсэн дээ. Ерөнхийдөө бол анх ажлын гараа бол хөдөө аж ахуйн яамнаас эхэлж ийсэн. Дараа нь Вагнер Аз группт автомотивын салбарт бол маркетингийн мэрэгжилтнээс албаны дарга хүртлээ Багаас нь ахиж ажиллаад тэгээд Шанхай их сургууль руу нэгдсэн үндэсний байгууллагын буюу те ЮНЕСКОгийн тэтгэлгээр Шанхай их сургуульд суралцаад одоо тэгээд магистр зэрэг хамгаалах гэд байж байна. За бол автомашины салбар, хөдөө аж ахуйн салбар, за сүүлд бол барилгын салбарт ажиллаж үзлээ. Тэгээ одоо бол энэ онд бол маш олон зорилгоо тавьчихад бас байж байна. 20 онд ер нь хэр их ажлыг амжуулав. Одоо шинэ он гарчлаа. 20 онд бол хөл хөрөө ихтэй байсан бас ажил төрөл хийхэд хэцүү л байлаа шүү дээ. 20 онд ер нь юу амжуулаад 20 онд юуг бүтээч юу? За 20 онд бол яг ажиллаж үзээгүй салбартаа ажиллалаа. Барилгын салбарт мөн одоо яг Монголын яг өсч өндийж байгаа групп компанид одоо борлуулалтын салбарыг ахлаад за бага бүрдүүлээд хоёр төсөл төр амжилттай ажилласан. Ерөнхийдөө бол яг нэг блок барилгыг бол бараг тэр чигт нь борлуулж дуусгаад тэгээ ерөнхийдөө яг үзээгүй салбараа үзэх айгу гоё юм байна. Тэгээ надад бас олдсон боломж учраас айгу айтаахан ажиллаад тэгээ энэ жилдээ бас арай өөр олон янз юм хийх гэдэг төлөвлөө байж байгаа. Ангуучийн олон дүүтэй хүүхдэд Тий. Тэр төсөл шүү дээ. Тэр төсөл үстэй тий. Яг нь ажиллаа болцсон. Барилгын ажлыг ашиг өгөхгүй юу? Гэхдээ яг юу л да. Айгүй их тийм нөгөө нэг цаг зарцуулж ажилдаг ажил. Бас яг 100% бас нөгөө нэг болчоогүй. За. Бас нэг part timer тий. Цаанаас наануу цаануу гэдээ бас ингэ байж байгаа. Гол нь би чинь бас нөгөө шинэхэн аав, хүүхдтэй гарах цаг хугацаа. За дээрээс нь энэ жил одоо манай аавын 50 насны болж байгаа. За олон Монголын одоо маш олон үеийн төлөөллөлийг үзэж өсч өндийсэн гадаад хэл сурах ирмэлцэн бас хийт entertainment ч одоо яг 94 оноос хойш гэж бодохоор 27 жил болж байгаа. Тэгээ би ч яг энийг аавынхаа хийсэн юмыг нэг өөрөө аавынхаа хийсэн юмыг хийгээд хүн танигдахаасаа илүүтэйгээр аавынхаа хийгээгүйг дуусгаад тэгээ эн чин бас нэг Монголын үг гэдэг шүү дээ. Эцгийнхээ өрөөгөө бадар хүүн хүрдэг гэдэг шиг. Бас хоолоо молоо яаж ин тий. Хийж дуусгаагүй юм дуусгаад бас одоо төмөө олондоо бас нэг хүрэгчий гэж зорж байгаа. За яг энэ хугацаанд бол 12 оноос хойш ч одоо 9 жилийн хугацаанд бол айгүй олон зүйл боллоо тий. Хийтийг ингээд патентжуулах, компани болгох тий. Телевизийн сувгийн зөвшөөрөл бас авсан байгаа. Тий, ер нь телевизийн сувг болно. Тий, 9 жилийн хугацаанд бол бас яг хит гэдэг нэртэй сувг болов тий. Сувг болно. Тэгээд яг ингээ хэлчихэр бас одоо нэг юм ярихаар хүмүүсээс айдаг болчих. Тэгтээ одоо тэгээ айгаад ахын чаашийн. Тий шүү дээ. 9 жилийн хугацаанд бол нэг тийм амар тийм саппорт бол байсангүй. Тэ 9 жил гэдэг чи одоо хүний амьдралын бас их хугацаа шүү дээ. Би ч бас боо юу байж байгаад нэг майн болчих гээд эм үсгээ тавиа явж шít. Тэгээд ер нь яг бор зүрхээрээ бас нэг ганц хоёр ах нар маань дэмжиж ерөөхдөө. Телевизэн сууг болох гээд бэлдээд явж байгаа. Хэр сандарч байна вэ?
Би тавиралт болоо би тавируулах уу? Сандраад ах жоох чи чинь чамтай ч бас нөгөө хувийн харилцаа их гайгүй тий. Твитер чинь найзлалтай амьдрал дээр. За. Гоё ярилцлага болохын төлөө. За одоо л энгийн зүйлүүд эхлэе. За. Ер нь найзганы ганц хоёр юмнуудыг сонсоод мэдчихлээ. Тэр тухайд жиж тухтай яриа. За 10 жилийн сургууль. За тэгээд одоо хэдэн настай юм бэ те? Давааг бол одоо залуучууд бас инфлюенсер гэж би хэлэх зүг үү? Үгүй шүү дээ. Бас олон дагагчтай шүү дээ. Одоо Instagram дээр ч юм уу те хийж байгаа Яг илүү олон байж болох байсан. Тэгээ залуучуудад бас их тийм зөв зүйлийг хүргэчих гээд бас би хичээж байгаа залуу гэж боддгийн. Тэгэхээр инфлюенсер гэж нэрлүүл зөв гэж би бодож байна. За яг байж болно л та. За инфлюенсерээ. За 10 жилийн сургууль. За тэгээд хэдэн настай вэ гэл. Хувийн мэдээллүүд. За 10 жил бол анх би 50 дугаар сургуульд 5 дугаар сургуульд бэлтгэл ангидаа ороод. За 50 дугаар сургуульд 1 дугаар ангидаа ороод. За Тэгээд Дианагийн сургуульд яг анх байгуулагдсан цагаас нь хойш 2 дугаар ангиас яг төгссөн ганц хүн би. Диана Тий. хаана гэдэг юм? 50 дугаар сургуульд хажууд байсан юм аа. За. Яг Английн одоо бас нэг Диана гүнжийн нэрэмжит сургууль гэдэг тий. Жон гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургууль байсан. Тэгээ ахтай тэгэл би төгсөөл. Би төгсөөлч байхад би төгсөөл тэгэл байхгүй болчих манай сургууль. Тийм үү. Тий. Дээд сургууль. Дээд сургууль бол би Шууд Шанхай яваагүй. үгүй most нийгмийн ухааны сургуульд социологийн ангийг төгссөн. Тэгээд Шанхайд сая одоо компани засаглалын менежментээр магистр хамгаалж байгаа. За удирдлагын ахтан бас төгссөн. Удирдлагын ахтан төгссөн. Удирдлагын ахтан чи ер нь бас удирдлага албан тушаал хийх гэж байгаа хүмүүс те эсвэл намд байдаг хүмүүс ч юм уу те эсвэл одоо бизнес эрхэлдэг хүмүүс ч юм ордог юм бэл. Айл айл л багш. Яг би ч одоо төрийн удирдлагаар сураагүй л дээ. Тийм үү. Юу нийтийн удирдлагаар сурсан. Энэ болохоор юу гэхээр яг юм нийгмийн засаглал их зэрэг байх хэвээр, нийгмийн бүтц ямар байх хэвээр те. Яг социологийн мэрэгжлийг мэрэгшүүлж ер нь бас нэг жоохон бүтцийн үед харах гэж орсон л доо. Яг мэдээж бас хүний хувийн амьдралд одоо юу тохиолдол вэ те юм удирдаач үгүй ч бас нэг бас удирдлагын ахтан сурах хэрэгтэй байт юм байли. Ер нь. Тэгэхээр бас их боловсрал бол өндөртэй. Ер нь боловсрал хичээлийн одоо ер нь боловсрал те амьдралын боловсрал гэж нэг хоёр боловсрал шүү дээ. Сая бас 10 жилийн сургуулийн тэргээ ярьж байгаа юм шинээс нь асууч. Ер нь давааг хит нэвтрүүлгийн хөтлөгч те даваа нэм гэдэг хүний хүүхэд гэдгээр нэг олон хүн мэддэг. Тэрийг ч гэсэн өөрөө давка их сайн олон хүнд мэдүүлж хүргэдэг баг. Тэгэхээр бага наснд те одоо бас юм алдартай хүний хүүхэд байх ер нь хэр нөлөөтэй байдаг те. Энэ чинь хитийн нэвтрүүлгийн хөтлөгчийн хүүхэд шүү дээ гэдэг хандлага байдаг юм уу? Эсвэл одоо жоохон хүүхэд учраас тэр юм нөлөөлдөг юм уу? Нэг өөрийн нэг амбицтай хүүхдүүд байдаг шүү дээ. Аавынхаа нэр дээр биш би яг өөрийн те даваад дорж гэдэг хүнээрээ баймаар байна гэдэг ч юм уу. Ер нь бага насны үед тэр яаж нөлөөлдөг гэсэн бэ? Уу яг ер нь бол айгүй хожуу мэдсэн баха. Яг даваа нэмийн хүү гэдгийг бол тийм яг тий яг нэг олон нийтэд. Тэрнээс бол яг баг багт бол тэгэл урлагийнхан тахиор байна тий. Зургыг ахуулна. Тэгээ шинэ гарсан CD цамгийг нь бол байн гавна. Тий. Гэтэ би ч бас аавс ч хол өссөн. Тэгээ баг багт ч бас нэг ингээд тий. Тэгээ яг ажил дээр нь том болсныхаа дараа оч фир үзэх тий. Монгол телевизэн дээр одоо мундаг ах хичнээн хажуунаас нь харах. Тиймэрхүү боломжууд яг олдож исэн. Тэгээ автга нэг жоохон ойр байж байгаа л тэгэл. Байхгүй болсон даа маань. Зурдаар. Тэг ер нь тий. 2012 оны 8 сарын 12. Би яг тэр мэдчихээн хэрэг чи сүлд өөрөө пост оруулсан байсан. Тэрийг хараад бас жоохон сэтгэл сонирн болж илээ. Тэгэхээр бас тэр мэдчихсэн гэсэн үг байна шүү дээ, тий яг тийм баг. Ер нь одоо тэрнээс хойш их олон жил өнгөрч чинь тэр өнгөрсөн ч гэсэн хүн нөгөө ингэдэг юм байна л да. Хүн насварлаа гэд амьдрал нь дуустдаг юм байна. Өргөжилдэг юм байна л да. Нэр нь тий хийсэн бүтээсэн ажил нь ч юм уу өргөжилдэг. Тэрийг нь үр хөвгт нь өргөжлөж авч явдаг тий. Бас давкаг би тэрийг их сайн авч явж өргөжлүүлж байгаа л гэж боддгийг. Өөрийнхөө хувийн хувьд тий хувийн бодолд. Тэгэхээр ер нь бол цаашдаа одоо энэ хит гэдэг нэвтрүүлгийг ч юм уу хит гэдэг нэрийг одоо саний ярьж байгаа зүйлүүдийг арай дэлгэрүүлээд арай нэг тийм одоо дэлгэрэнгүй байдлаар яг юу хийхэд төлөвлөж тэр нь яг ямархуу байдалтай явж байгаа гэдэг юм байна. За яг хит бол одоо мэдээж бас маш мартагдчих болохгүй тий. Маш олон үеийн залуучуудын дурсамж ялангуяа одоо
үзэж өссөн залуучууд нь одоо 40-тэй 50-тай хүмүүс болчихлоо шүү дээ. Яг дөнгөж үзчихсэн хүмүүс нь бол манай үеийнхэн те. Яг хийт бол миний хувьд бол айгүй тийм том легаси л та. Тэгээ яг тэр логоны дээш доош манай аап бол яг өөрөө надад ч тэгж тайлбарлаж ирсэн. Олон хувилбарууд бол байдаг. Дээш доош сумны одоо хар сум нь аав, цагаан сум нь би. Хоёр доошоо дээшээ сум учраас эрэх холбоо. Би амьдралтанд төрснөөрөө цохилт болоод хийт те. Хийт гэдэг чинь цохилт гэсэн үг шүү дээ. Тэгээ хөгжмийн хийт гэж надад хэлж ийсэн. Тийм. Тэгээ дээрэс нь одоо миний бас хамгийн том легаси ч одоо энэ нэр болчиход шүү дээ. Дагин гэдэг. Манай нэр. За тий. Тэр эн чинь бас 3 үе үргэлжилчихлээ те. Тэгэхээр би бас одоо айгу хариуцлагатайгаар энэ нэвтрүүлгийг энэ дэр байгаа энд нэвтрүүлэгт оролцож ирсэн хүмүүс чи яг чиний хэлж байгаа инфлюенсер хүмүүс байсан байгаа хгүй тухайн цаг үеийн. Одоо ч юм бол бас яг инфлюенсер гэхээс илүүтэйгээр инфлюенсерүүд их байна л да. Яг тэр чи юу гэж нэхэр тухайн нийгэмд одооных шиг материал байгаагүй, одооных шиг эд баялаг байгаагүй, одооных шиг ийм бас гоё амьдрал байгаагүй. Чөлөө зах зээл байгаагүй. Тэр ярьж байгаа орчин энэ тавьц одоо хоол uuнд ингээл те тэр өмсөн зүүц хүртэл одоо энэ цаг хугацаа чи өөрчлөгдөж штэ. А тэр үед зогсолтгүйгээр энэ уран бүтээлийг энэ дуу хөгжмийг те энэ нийгмийг хөдөлгөх хүч болно шүү бид нар гэдгээ мэдхгүй залуучууд зүгээр л зорилгоо төлөө зүтгэсээр гаж яг бүгдээр хийт тусан байгаа хгүй. Тэр энэ уран бүтээлчдийн одоо энэ орсон нэвтрүүлгийг бол тодорхой нэг цуврал болгоод докюментари хэлбэрээр гаргана гэж бодож байгаа. Тэрнээс бол нэг нэвтрүүлэг болоод байнгын зочин аваад байхыг бол би сайн мэдэхгүй байна. Яг телевиз үйл ажиллагаа жигдрээд эхлүүл янз янзаар болох бах. Тэгээ энийг нэг гоё тэ тухайн цаг хугацаанд энэ хүн тгээс эхлээд ийм болцсон байх шүү. Ийм байж байгаа ийм болцсон байна. Өөрийгөө битгий голоорой гэдгийг би ер нь энэ цагийн залуучуудад тэр хүмүүсийн хийсэн бүтээснээр харуулъя гэж зорж байгаа. Ер нь бол яг одоо бол цөөхөн нэг 4 5 хүнтэй л баг бүрдүүлээ явж байгаа. Тэгэл эн чинь ивент гэдэг санхүүжилт гэл янз янзын болно л доо. Энийг хүлээх юм бол нөгөө 9 жил чинь болчих واخхой. Одоо бол яг эрэл хайгуул хийгээд өөрөө ч гэсэн бас нэг боломжийн дуу болчлоо тий. Бас ингээд юмыг ойлгох наан цаанд ухаантай болж байх шиг байна. Тэм учраас арай нэг аятайхан болгоо залуучд төргий гэж бодож байгаа. Тий. Ихэнх хүмүүс ер нь одоо бүх зүйлд харагддаг юм дөө аав гэхээс илүү ээж гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр аав байх, эцэг байх тий энэ бол маш том үүрэг хариуцлага байх л та. Тэгэхээр чиний аав тий амьд ахуй цагтаа хэр сайн аав байсан бэ? Дээрээс нь чи ааваас авч үлдсэн хамгийн том одоо мэдлэг боловсрол эсвэл одоо амьдрал хэрэгжүүлж явдаг зарчим ч юм уу тий чи юу авч үлдсэн бэ? Яг одоо ийм болчих. Ер нь энэ зөвүүн яриа биш болоод зөвүүн асуулт болоод ингээд чи ч бас өөр улам зөвүүн болчих тий. Энэ асуултыг бас тооцоолж ирсэнгүй. Яг би бол аавтайгаа хамт амьдарч үзээгүй. Гэхдээ одоо бол яг нэг намайг ингэж бие хүн болгоход нөлөөлж те. Бив ирүүл саравал одоо энэ чиний урд сууж явах хэмжээнд бас ингээд бие хүн болоход ирүүл саравал за дээрэс нь хийсэн бүтээснийг ингээд өргөжлүүлэх гэж байж байгаа талаас бол сайн. Энийг бол бас тэрийг муу энийг сайн гэж хэлэх бол хэцүү. Яг цаг хугацаанд бол хамт байгаагүйд бол би жоохон харамсдаг. Яг энэ бол бас тэ хүн болгонд байдаг л ер нь одоо аав ээж нь баг багт нь хоёр тийш болцсон залуучуудад байдаг имзэглэл гэж би боддог. Тэгвэл нөгөө талаараа бол би даваа нэмийн даваад өрж гэж явснараа би бол бахархдаг. Би бол энэ нэрийг бас өшөө илүү сайн явуулах юмсан гэж хичээдэг. Тэрнээс нэг тим юм хэцүү. Манай бол яг хүний оюун санаанд нөлөөлөхтэй юм маш тийм хүчтэй хүн байсан. Яг хамт байгаад ингээд бас ингээд өгдлөө аваагүй ч юм хүмүүс байдаг шүү дээ. Одоо ингээд нэг одооны хүүхдүүдийг харахнаа их эцгээ хайрлахгүй жиж нэг энэ сошиалор ч юм уу нэг ингээд илээ балаа юм ярьж байгаа хүнд хит их итгэх тэрэндээ автах тий тэрнээс төрсөн инфлюенсер нэртэй хүмүүс тэрнээс төрсөн мэд байгаад байгаа байхгүй одооны хүүхдүүд гэж хэлэх болцсон байна. Бас нэг 360 амьдарч гэдэг шиг. Тийм манайс эсвэл ингэж ярьжсэн. Тэгтээ 360 цаашаа гуйчдагчлээ тий. Тэр маазарсан шүү. Гол нь би зарим зүйлд аягүй харамстай. Манай аав чинь бол ингээл мессеж чинь нэг дотор дандаа. Тэгэл надад ингэж хэлчихсэн. Зохиолын дуу шиг гунигтай биш, хипхоп дуу шиг өрнөлттэй амьдрал шүү. Өөрөөрөө байна шүү, тэ. Бусдаагаар байж болохгүй шүү, тэ. Би бол чамайг энэ хорвоод бий болоход нөлөөсөн хүн болохоос биш. Чамайг энэ хорвоод ямар бие хүн болоход чинь нөлөөлөх хүн биш ээ. Өөрөөхөө гоё амьдраарай.
өөрийнхөөрөө байгаарай тий. Тиймэрхүү л юм ингээд одоо айгүйх тийм надад одоо нөгөө хөдөлгөх хүч болж исэн тий. Энэ асуултыг бас айгүй тийм яг хөө эмзэг тусч байна. Гэтэ яг хөө мэдээж бас тэр хүн байгааг бол би байхгүй. Миний энд байгаа хүн байхгүй. Ялангуяа би өөрөө аа бусан цагаас хойш яг өөрийнхөө мэдэрсэн байгаагүй орон зайг охиндоо нөхөх юмсан гэж боддог. Тэрнээс ч би өөрөө байгаагүй юм чинь ингээд байхгүй байх гэдэг ч утгагүй шүү дээ. Ер нь. Яг би ингэж л бодод байгаа юм л та. Одоо нэг залуучууд одоо байгаад сэтгэл ханддаггүй шүү дээ, тэ. Мэдэрдэггүй гэх юм уу, мэддэггүй гэх юм уу, тэ. Одоо би зөв үзчихээ залуучууд нэг аав гэдэг зүйл айгүй үн цэнтэй шүү. Яг аав залхаар л ярьдгүү, тэ. Ээж залхаар л нэг жоохон ярьж байгаа л ингэдэг нэг юм харилцаа нэг юм хөндөй байгаад шүү дээ. Байгаад байхад, тэ. Тэгэхээр би залуучуудыг одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаасаа гэсэн үүднээс даваасны асуултыг асууж байгаа. Тэгээд одоо л их сайн аав гэдгийг бид нэр хэрвээ дагдаг бол, тэ. Эсвэл Facebook ч юм уу сошиал хартандаас харсан бол мэдж байгаа бах. Дагина гэд хөөхөн охин байна. За тэнгууд энэ хөөхөн охины ээж гэхэд нэг сайхан хүн байна. Тэ? За нэг гэр бүлийн нэг танилцуулаач үгүй. За би одоо ам бол тавуулаа. За. За манай одоо гэр бүлийн ундрал гэдэг. За би ч бас том хүүхэдтэй хабуул гэдэг. За. Тий, тэгээд манай охиныг Дагин гэдэг. За тийм мууртай. За ингэ тавуулаа. Энэ муурчин бол яг гэр бүлийн гишүүн шиг байдیں۔ Надаас өмнө байсан гэд яг аюу тийм гэр бүлийн гишүүн шиг байдаг. Том хүн хэдтэй юм бэ? 12 та шүү дээ. Гэхдээ одоо мэдээж уусаа хамтын амьдрал байгаа л тийм шүү дээ. Анхны амьдрал, анхны яг анхны гэр бүл зохиож байгаа. Тэгээ анхны гэр бүл шүү дээ уусаа. Одоо битүүр чи яг танилцаад бол яг 6 жил 4 сар 7 хоног тэдэн цаг их нааш. Ямар ч 6 жил 4 сар болчихлоо. Тэгээ 6 жүжигчийн ундрал гэдэг хүмүүс яхаа. Би яагаад асуудаг гэхээр жүжигчийн ундралтай Монголд бас маш олон одоо эмэгтэй жүжигчид байна. Тэр дундаас нэртэй тоглосон киногаа амжилттай болгодог бас их сайн жүжигчтэй нэг гэж би бодож байна. Тэгэхээр энийг бас ер нь их сайн нуусаа. Тэ хүмүүс саяхан л мэдчихэж байгаа бах. Яагаад мэдэгдээд ер нь өөрөө зарлсан юм уу эсвэл хүмүүст нэг мэдэх сэжүүрийн чи өгсөн юм уу эсвэл хүмүүс олоод мэдчихэж байгаа. Би бол олон төрлөөр ч юм уу олон талаас нь нээлттэй байдаг ч гэсэн гэр бүлийн амьдрал бол хийл гаргаад байдаггүй. Анхудаа бараг ярьж үзэж байна. Чамтаа бас уг нь ярьсан чи яриулчлаа гэдэг чинь. Гэтэ яг хөө энэ одоо ус хүн болон мэдчихэж байгаа. Энд дээр бас нэг жоох хариулт өгөх хэрэгтэй гэж боддог. Битүүрээ уус мэдээж манай одоо гэр бүл өмч алдартай хүн шүү дээ. Намааг утгах гэдэг шиг Монголд одоо өлөн зөвшөөрөгдсөн. Тэгээ одоо энэ Монголд бас нэг юм нийтлэг юм ядаргаатай юм байна л да. Өөрийнхөө амьдралаар амьдрдаг, хүний амьдралаар амьдрдаг. Хүний амьдралд хит анхаарал. Тэгээ ингээд юм цайгаа тавиад, хоолоо тавиад ингээд хараа сууж байгаа ингээд анаад тий. Гэтэ тэгж тавихтаа гоёор тавьдаг. Ингээл нэг олон долоон хов, жив, хил, ам. Тэгээл ингээл нэг юм муу мухагаар ханддаг. Тэгээ яг тэгэл нэг ус мэддэхгүй байж байгаа л тэгээ сүулт манай охин гараад мэдээж би одоо ямар ясараа нуун гэж байна. Би ямар өөрөөсөө төрүүлнэ гэж худлаа яриад юу байх вэ? Тэг мэдээж ээж нь байна тэгэл ингээл гарсан л да. Тэгтээ одоо бол одоо сайхан амьдарч байгаа. Бидэд бол гоё байгаа. Гоёч байдаг. Би бол их маш их баярлдаг. Ийм хөөрхөн охин бэлгэлж надад тийм эцэг байх жаргалыг мэдрүүлсэн нь бол маш их баярлдаг. Найз зүгээр нэг ер нь хүний амьдрал их олон сонголтууд байдаг юм байна л да. Тэгээ ялангуяа энэ сонголт эмэгтэй хүн дээр бас их гарч ирдэг юм байна. Одоо олон эмэгтэй хүн мэдээж давкаг байсан л баг. Байсан уу? Хараад ойлгоч. Олон байсан байна. За тэгээд энэ дундаас сонголт хийх гэдэг бол өөрөө маш чухал зүйл ээ. Энэ бол амьдрал нэг насны амьдрал те. Өнөөдөр залуучууд би бас эмзүүлж явдаг юм. Гэр бүл салт бол энгийн зүйл болчих. Тэгээ үр хөвгт өнчрүүлэх гэдэг зүйл бас аюу их байна. Тэгэхээр гэр бүл сонголтын дээр, эмэгтэйний сонголтон дээр тэр эмэгтэй хүний чи яагаад сонгосон бэ гэдэг мэдээж хайр дурлал мэдээж байгаа. Гэхдээ бас зөвхөн хайр дурлал сохроо суудаг. Тэрэн дараа нь үржилдэг нэг амьдрал байна шүү дээ. Тэгэхээр чи эмэгтэйний хувьд ямар сонголт хийж, юуг нь анзаарч сонголтоо хийсэн бэ? Гэхдээ яг намайг одоо бас үдий зэрэгтэй байх тус нөлөөлсөн шүү дээ. Ер нь. За хэлээч. Тэгээд яг тэл би ч бас нэг аав маав ингээл гинт байхгүй болох тий. Тэгэл ингээл янз янз юм үзэн штэ. Энэ амьдрал чинь ингээл одоо цаашдаач үзэх бах. Гэхдээ ингээл муухай юм зүйлүүд тий. Ингээл сэтгэлгүй байдал ч юм уу, шудраг ус байдал. Энд дээр ч яг эмхтэн өөр яг ингээд донжин олдгол юм байлээ л тий.
Тэгэл одоо сонголтын тухайд бол яг би бол хувь тавиланд бол итгэдэг. Учрах ёстой газараа учрах ёстой хүнтэйгээ учирч уулзахгүй хүнтэйгээ уулзч уулзах хүнтэйгээ уулздаг гэх бол би бат итгэдэг. Одоо зарим нэг хүмүүст бол ерөөсөө жилийн 4 удирлын аль ч үе таардаг мөртлөө яг нэг юм таарахгүй байх юмсан ч гэдэг юм уу нэг тийм үед таарчдаг ч юм уу те таарах хөстөгийн таардаг ч юм уу. Энд бол би итгэдэг. Яг тэгэл битгаар ажлын шугамаар уулзаал танилцсан. Тэгэл тэрнээс хойш ингээд мэдхгүй тухайн үед юм мэдрэгдэл. 6 жил 4 сарын өмнө. Тий. Тухайн үед юм мэдрэгдэл тэгэл харилцаал бас тэгэл битгаарч бас амаргүй юмнууд үзлээ шүү дээ. Янз янзаар ингээд бичээд янз янзаар хараад янз янзаар бла 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 гэл тэгэл. Тэгтээ одоо яах тий. Сайхан амьдарч байна. Тий. Энэ дунд одоо юу гэдгийг энэ хүн нэр алдартай та гэдэг ч юм уу эсвэл хувийн эрх ашигын сонирхол байсан уу гэдгийг бас. Тийм бол байхгүй шүү дээ. Хүмүүс тэгж л харж байгаа. Найз нь одоо хүмүүсээ харж байгаа онцгой. Тийм байсан бол одоо бас өөр шүү дээ. Тийм юм чи шал өөрөөр харагддаг шүү дээ. Яг тэгээд суудсан хүмүүс яг илтвэдэг шүү дээ. Ер нь те. Би бол тийм юмд бол айгу эсэргүүцэж ханддаг. Сэтгэл зүйн үед бол намайг бол үнэхээр ургуулсан. За эдийн засгийн үед бол нэг ургаад мургаад өөрийгөө ургуулъя да гэж би бол хүн амьтаа харж найзч нөхөрлж явдаггүй. Энд дээр бол би бат итгэлтэй хариулна. Зүгээр л үнэхээр нэрээ эн чинь ингэж болох юм байх шүү. Эн чинь ийм байсан юм байх шүү гэдгийг тэр эмэгтэй хүн надад харуулсан. Зөв чиглүүлж өгсөн гэж хэлж болно. Тэрнээс биш. Одоо би яг тэгэл янз янзын ажил төрөл хийж үзсэн л дээ. Ингээл нэг зөөгч мөөгчтэй ингээл жоохон бахт ногоо могоо заргадаг ч юм уу. Тэгэл зөөгч хийгээл шат дараагаараа явж явахгүй. Америкт хүртэл очиод тэр нэг урбан ток дээр айгу тренд болсон байдаг нөгөө жорлон цэвэрлдэг мэвэрлдэг тий. Вау. Тий вау маа тий. Яг тэрийг би бүр шатараагаар нь үзсэн учраас амьдралд би хайртай амьдрал надад амттай санагддаг. Яагаад тэгэхээр одоо бол яг чиний тоглодог тоглоом шиг левелийг улам ингээ ахаа яваад. Ер нь өдрөөс өдөрт. Тэрнээс би бол энийг нэг бүүстлээ шууд пак гэж очсон юм бол байхгүй. Тийм сонголт хийх байсан бол өөр сонголтууд олон байх байсан байлгүй дээ. Тэ? Амар сонголтыг хийсэн. Би амар сонголтод дургу. Амар сонголтыг бол үзэн яддаг. Яг амар сонголтын дээр очичоод аятайхан амьдарч ивэл аятайхан би айгүй бол тийм л хэлгүй дээ. Одоо яг яванда нас нэг зүйлийг асуумаар байна. Одоо юу гэдгийг эр хүн бол өөрөө нэг юм одоо амбицтай байдаг шүү дээ. Эр хүн бол өөрөө нэгс амбицтай байгаа тий. Одоо тэнгууд нөгөө чи түрүү хэлжсэн манай хүмүүс надаас илүү карьертэй тий. Одоо алдартай байдаг шүү дээ. Үгүй тэгж би бол хэлээгүй. Зүгээр надаас илүү л танигдсан л хүн байхгүй. Илүү танигдсан. За тэнгууд биш. Монголчууд ингэж ярьдаг. Одоо би энэ дээр бас их ашиггүй л өгдөг юм миний хувьд бол. Даваад орж ихнэр ундрал гэж ярих нь зөв үү? Эсвэл жүжигчин ундралын нөхөр даваад орж гэж ярих уу? Энэ өөрөө чамд онцын нэг тийм хүнд тусах уу эсвэл нэг тийм онц зүйл биш үү? Над бол хүнд тусах. Зүгээр л эн чинь юу гэж хэлэх юм биш. Яаж амьдарч байгаа юм харагдаж байгаа. Чи тэр хүний дагуулж амьдарч байгаа юм шүү дээ. Би тэрийг сонсомоор байна. Яг уу чи өөрөө ийм амьдрал ч юм уу хэсэг тийм одоо үзэж байгаа хүмүүс одоо юу гэдэг хүн болгоны амьдрал өөр учраас энийг чи мэдэхгүй байхгүй. Гэхдээ дагуулж л амьдрын шүү дээ. Ямар ч ир хүн дагуулж л амьдрын шүү. Дагаж явдаг ир хүн зөндөө шүү дээ шүү. Харин би дагаж явдаг чи хэлжлээ шүү. Хувь таленттай маа. Тэгээ тэрийг идээд уугаа тэгээд амьдраа. Тэрнээс энийг чи одоо ингээ би юу гэдэг энэ амьдралаа бүтээгээд босгоод өөрийнхөө төвшөнд авчраад ингээд цаашаагаа ингээ өшөө баяжууландаа гэж явж байгаа хгүй. Ер нь илүү өргөжүүлнэ. Угаасаа ойлгомжтой. Насны ялгаа хэр чухал вэ амьдралд? Насны ялгаа мэдхгүй миний хувьд бол нэг чухал биш. Би бол тэгэл би чамд хэлсэн анх өмөрцөх тийм мажик юм байсан. Тэгээ мажик юмдаа ингээд татагдаад тэгээ ингээд сайхан болоод сайхан амьдраа явж байгаа. Тэрнээс энэний одоо нэг зөрөө мөрөө гэж хэцүүлтэй. Энэ хэрэг зөрөө байна. Бага. Хоёр оронтой. Хоёр оронтой дуу. Арайч бүр нэг тийм зөв. Нэг тийм чиний одоо хийж байгаа бодож байгаа шиг бол биш. Нас нэг зүйлийг зүгээр чиний амнаас сонсч бат итгэлтэй болмоор байна л да. Ягаад тэгэхээр ихэнх тохиолдол төр энэ бол зөвхөн нийтийн чихийг л харж асууж байгаа юм. Одоо ингээд насны хязгаар наснаа ингээд зөрөөтэй хүмүүс ингээд гэр бүл болохоро ямар нэгэн байдлаар арай залуун тэ өөр хүн лүү татагдж тэ нөгөө мэдээж одоо арай хурдан одоо хөгшрөх нь байна шүү дээ. Хүн болгонд өөрөөр л байх. Тэ би явж байгаа байдас болоод тэнгүүд өөр хүнд татагдж өөр нөгөө нэг харилцаа хүсч эхэлдэг нэг тийм тохиолдол тэгээд нэг гэр бүлэнтэй салсан юм байдаг юм байна. Тэгээ тийм зүйл бол огт байхгүй гэж би чиний амнаас сонсохыг төсөж байна.
Чи одоо ямар манай хатам аа биш. Ийм асууханчтай хайш чи. Зүгээр л амьдралаараа л амьдрах хэрэгтэй. Амьдрал Чи гэдэг. амьдралаа ихтэй өөрөө төрүүлж хардаг үстэй. Үгүй харна штэ. Чи одоо анх удаа яг чамтай ярилцсан чи миний өмнөөс бүх юм хараад байгаа юм санагдаж байгаа. Би бол өөрөө харж байгаа. Өөрөө мэдчихэж байгаа. Зүгээр хэлж байгаа юм нь хин нэгэн тэр нас нь хамаагүй эмхтэйг тэ бие давхар болгоул хариуцлага өрөө. Хариуцлага өрөө амьдрал гэж хэлмээр. Тэрнээс тэр хин хідэн төрөхтэй хідэн настай хэн байх хиний хүүхэд байх хэн ч хамаагүй. Зүгээр хүн бол альваад үргэлж хайраар дутдаг. Ялангуяа үр хүүхэд эзэж хайраар дутахгүй байх ёстой. Үргэлж хайраар бэлхэж явах ёстой гэж би боддог. Энэ бол зүгээр амьдралын хамгийн энгийн дүрм. Тэрнээс биш тэгж амьдрын ингэж амьдрын тэгвэл тэгн ингүүл ингэ мэдэхгүй. Юу тохиолдох бол ерөөсөө мэдэхгүй шин. Одоо манай үеийнхэн залуугаараа одоо ингээл бас зарим нь ингээл бүр 4 5 амьдрал зохиоцсон хүн байна, 5 6 амьдрал зохиоцсон хүн байна. Гэхдээ эн чинь бол бас яг хариуцлага өөр хэрэгтэй байхгүй. Энэ талын юм яригдана уу гэхээс биш. Бусдаар бол одоо сонь шүү дээ. Яг энэ хариуцлага чинь сонсох. Нэмэгтэйгээ суучихад байгаа биш. Тэ. Яг чиний ярьж байгааг сонсохыг хүссэн. Зөвл хариуцлага үүрж байгаа. Үүргэж болно. Яг би яагаад би энийг асууж байгаа юм гэхээр би зөвхөн чиний амьдралаас ингээд одоо юу гэдгийг чиний өмнөөс бодоод байгаа биш. Үзэгчд гэдэг зүйл өнөөдөр бит хоёр зөвхөн хоёулаа ярьж байвал энэ одоо ярилцлага арай өөр л дөө. Үзэгчд байгаа учраас энэ үзэгчнэрийн өмнө чи хариуцлагатай байснаар энэ үзэгчд бас чамаас олон зүйлийг олж аваасаа гэж л найс нүсэж. Гэхдээ яг надаас илүү өөрөө өөртөө л хариуцлагатай байх хэрэгтэй. Надаас хариуцлага олж авах гэдэг утгагүй. Бусдаас өөрийгөө олно гэдэг бас утгагүй байхгүй. Зүгээр л чи өөрөө өөр хүн учраас өөрийнхөө өгөгдлөөрөө хамгийн сайн л бай гэж. Ер нь Хэрэгтэй зүйлээ хүнээс авах зүг биз дээ. юг Хэрэгтэй зүйлээ хүнээс авах. Хэрэгтэй санаа ч юм уу, хэрэгтэй энэ хүний бас нэг зөв зарчим ч юм уу. тэрийг бол зөв зөө. Гэхдээ тийм байлээ гэд тэр хүнийг дуурайх биш. Яг улам өөртөө өгөгдлөө гоё болгоод яваа л гэж. За ойлголоо. Ивент тэтгэгч Axe Family Club. Ерөнхий ивент тэтгэгч Seniore UB. За, миний шүшээ дээрээ. Шүшээ иддэг үү? Эдний за нэвтрүүлгийн дараа идэ за. За, чи нэг амсч л та. Нэг амсэта. Тэгээд энд нөө нэг сами энэ байна. За, тэгээд найз нас юу яах гэдэг нэг ер нь энэ ярьцлага гэдэг чинь бас ер нь их тийм хувийн үзэл бодол гэдэг талаас нь хүнийг бас би харуулахыг зорддог юм. Тэгэхээр ер нь одоо ингээд олон ажлыг хийж явлаа тийм. Энэ дунд мэдээж нэг юм бусдад өөрийгөө лаг харагдуулах гэсэн төрлийн хүмүүс их байна л да. Сайн үс аяа хийж байгаа бол тэрээр харуулдаг тийм. Би сайн үс аяа хийж байгаа шүү. Яг зарим тохиолдолд үнэхээр харуулж тэр хүмүүсээс одоо нэг хандив цуудлах юм байдаг юм байл. Зарим тохиолдолд үнэхээр өөрөө тусалж байгаа бол зөв чимээгүй туслаасаа гэж би хүсдэг байхгүй. Би өөрөө олон нийтэд ингэ лаг хаагдах гэдэг юм би дургу. Ер нь яг би чамайг мэднэ олон ийм сайн үс аяа хийж гисэн гэж. Тэгэхээр би тэрийг бас зүгээр бүр олон жилийн өмнө байсан учраас нэг зүгээр дурсаад нэг сонсчмоор байна. Хэдэн онд эхэлж ийсэн. Бас нэг хоёр хүүхдээ авсныг чинь би санаж байна. Тэгэхээр энэ тухай нэг тэгэхээр би тэрийг бол нэг сошиал медиан дээр явуулсныг санахгүй байна. Тэгэхээр нэг тэрийг нэг үзэгчнэрт хэлээд өгөө шидэн он байдлаа. Нэлээд олон жилийн өмнө байсан. Яг одоо миний энэ бас нийгмийн хит гэж байгаа шүү дээ. Нийгмийн хит идэвхтэй амьдрал чинь бол 11 оноос 15 оны хооронд байсан. За гэж байна. Баг 10 жилийн өмнө. Биш ээ. Тэгээ одоогоос 6 жилийн өмнө шүү дээ. Зүгээр яг хит идэвхтэй нийгмийн идэвхтэй амьдрал 11-ээс 15 онд байсан. За. Тэгээ яг нэр бүхий хоёр хүүхдэд мөнгө цохлох зүрх гэдэг аяныг ерөөхдөө бас яг санаачлаад найзуудын хамт маш олон хүн залуучууд байгаа. Олон залуучуудтай хамт хийсэн. Тэр чинь бол 14 15 онд тахгүй. Тий яг тэр одоо хоёр хүүхэд нь хоёулаа сайхан эрүүл сарвал амьдраад сайхан байж байгаа. Тэгээд мөнгө цохлох зүрх аяныг нэрийг бас санаачлаад ер нь ингээд бас нэг санаачлаад тий олуулаа штэ бас нэг 5 6-уулаа санаачлаад энэ аяныг хийгээд хэрэгжүүлж исэн. За дээрэс нь миний бүтээс Улаанбаатар гэдэг төрийн бас байгууллага 11 онд байгуулж исэн. UB Buyme гэдэг. Тэр үед бол бид нар нийтдээ Улаанбаатар хотын 24 орчим сургууль. За тэрнгээр явж бид нэг хотын иргэн байх те хотын соёлтой иргэн байх. Ер нь мэрэгч сонголч гэдэг юм. Тэр тал дээр ярилцж явж исэн. За дээрээс нь нэг бас 30-аас 40 цэцэрлэгүүдэд дандаа юм шинэ жилээр бэлгэлж те хүүхдүүдтэй ярилцдаг ус. Гол нь тэр хүүхдүүдэд юуг ойлгуулах гэж бид нар очдөг байсан бэ гэхээр хагас үнчин
бүтэн хүн чинь тэр байх ерөөсөө сонирн биш. Ирүүл байх чинь чухлаа. Үргэлж сэтгэлээр тэ бүтэн байгаарай. Үргэлж мөрөөдөлтөй мундаг байгаарай. За дээрэс нь бүр яг дэлхийн томоохон тэрбумтон болчихсон, нийгмийн хөдөлгөөч болчихсон суутнууд ч юм уу тэр хүмүүс яг хувийн амьдралыг бидний штатч бас ярьдаг байсан. Энэ хүн ийм амьдрал үзсэн юм байна. Энэ хүн их хэцүүгүй байсан юм байна. Энэ хүн асрамжийн газар байсан юм байна. Ингэдэгсэн хэрнээ энэ хүний энэ эргэтэн энэ бүгд ажиллаж байгаа. Тийм байсан цагт чи өөрийгөө хэн болгож чадна. Тийм л болно тий. Тэр зүг голдролд нь ороход нь туслах талаасаа ярилцж явдаг байсан. Тэгэл яг хуу ажил төрөлтөө болол бас нөө амьдрал ахуйгаа залган тий байнга ингээл бас сайн үс буйны үсгээ яваад байгаа бас хэцүү. Дээрээс нэг сургуулаач төгссөн. Тэгэл дээрээс нь ажил төрөлтөө ороод тэгэл явсан л та. Тийм үү. Чамд би олон юм тусалж ирсэн юм мэдчихээн. Тэгэхээр энэ хандлага байна л да. Одоо сүүлд ангуучтай гарлаа тий. Тэр хандлага өөрөө нөгөө нэг авах ёстой юм шиг нэг хандлага байгаад байна л да. Нөгөө нэг сайн үр сайн дэндүү их явж байгаа учраас. Тэгэхээр энэ хандлага дээр ер нь зүгээр одоо би зүгээр асамжийн газар бас би авч өгч л байсан л та. Тэгэхээр нэг юм тэнд байгааг анзаарч хах нэг аваад бутаач юм шиг нэг дургу авдаг юм шиг нэг юм харчаад хүүхдүүд би ингээл баярлна гэж амьд дотроо баярлал очиж явах нэг тийм дургу байгаа юм шиг эсвэл аваад бутаач юм шиг байгаад тахаар заримдаа надад жоо урамгүй юм санагдчихсан. Тэгэхээр энэ нэг ер нь сайн үр сайн хийх ёстой юм уу? Одоо энэ бүр арай л зах замбараа алдчихлаа шүү дээ. Хүн болгон сайн үр сайн хийж ийн эсвэл хүн болгон хүнээс гуйж ийн тий? Одоо зөв энгийн жишээ одоо зөвхөн хүн болгон хэцүү амьдарч байна. Одоо ялангуяа ковид гарснаас хойш бүгд санхүү эдийн засаг хямралд орж байна. Тэгээ энэ үед одоо шүүл хамгийн энгийн одоо бидний нүүн дээр байгаа нэг өнгөрөөгөөд идэг осор чамаа гэж залуу. Би өсч өглөө мөнгө өгөөч л. Зөв энэ бол энгийн үзэгдэл болчлоо шүү дээ. Тэгэхээр энэ сайн үсэн талаар хит их замбраагүй болж байгаа даа чиний үзэл бодол ямар вэ? Цаашдаа чи юу хэр их сайн үсэн аян хийн гэж боддгийг. Би бол одоо нэг тийм сайн үсэн аян маян бол хийхгүй. Сайн үсэн аянд бол яг заримдаа оролцдог. Тэ тодорхой хэмжээний ханд өөрөх ч юм уу тусч дэмжиж бол бас ер нь байнга явдаг. Цусны хүртэл доонор шүү дээ би чинь 6-7 удаа хүртэл цусаа өгчсэн. Яг энэ бол зүгээр ийм баггүй. Оргил даваад орж гэдэг хоёр хүний одоо яг энэ нийгэмд амьдарч байхдаа үүрэг хариуцлага үүрж байгаа нэг хэлбэр байхгүй. За чи нэг тодорхой амьдралынхаа хугацаанд нэг тий байгаль экологийн асуудал зориулаад нэг хэдэн мод тарьчих хэвээр байна. Ядуу буураа хүмүүстэй тусчих хэвээр байна тий. За тэдэлт бүр зориулах хэмжээний томоохон зүйл хийхээр хэмжээнд очичвол тэгээ хийгээд өгчих хэвээр байна. Тэр нь энийг гааруулаад энийг ингээл улам задруулаад ингээл байгаад тах нь бас жоох утгагүй. Одоо бас жоохон тийм том хэмжээнд нь авч энэ цэг таслын байхгүй болохгүй бол одоо ингээл өдөртөл байхаа ингээл аян гараал. За яг үнэхээр үнэн өвчтэй хүмүүс нь бас байна. Үнэн босон ч бас байна. Сүүл тийм тохиолдол надад гарсан. Ахаа ингээд яагаад өгч мөгч. Тэгээ би нэг 100 мянга ч 200 мянга төгрөг шилжүүлчээ дараа нь энэ юу болсон бэ харангууд нөгөөт нь устцсан байхгүй. Тэгээ одоо би инстаграм авахад гаргаад чирч болно л та. Тэр нь ч одоо хайшин. Гэтэ тэгээ би цагдаад мэддэх гэж залхахаар цагдаа тэгж байхгүй. Заавал би өөрөө байн бай очино. Заавал өөрөө байн байцаалдаг гэнэ. Тэ? Тийм учраас би бас нэг ажил ихтэй учраас ишиг өгөөгүй байхгүй. Тэгэл азтай хараад хий хоос мөнгө аваад явчих жишээ. Яг манай найзууд бас одоо ингээд очин тойрны найзууд бас янз янз юмнууд хийж л байна л. Гэтэ одоо сүүлд ингээд хамгийн энэ нийгэмд нөлөөлж байгаа нь миний харснаар болцоохон юм чи одоо тэр зүрхний хагалгаа шүү дээ. Маш олон хүүхдүүд амьдрал бэлгэлж байна. Энэ хүмүүс яг амьдрал бэлгэлж байна. Амьдралаа одоо ингээд эрүүл энх амьдралаа олцсон бол цаашдаа яаж амьдрах нь чиний бөгөөд тэр хүүхдүүдийн л одоо асуудал тий тэр хүүхдүүдийн мөрөөдөл зорилгороо л шийдэх хэрэгтэй байхгүй. А тэрнээс биш зүгээр ингээд автгаарс халамж ч юм уу зүгээр нэг автгаарс өмнөгөө бэлэг хүлээгээ байж гэдэг бол бас утгагүй. Энэ дээр бол би яг хуу ирээдүйд энийг өөрчлөх юмсан гэж би боддог. Одоо маш олон хүүхдүүд өвдөж байгаад би маш ихээр эмзэглэдэг. Би өөрөө ч аав тий тэр хүүхдүүдийг яагаад эрүүл мэндийн асуудал шийдэж өгч болохгүй юм бэ? Яагаад тэд нар 4-5 тоног төхөөрөмж авч болдгоо юм бэ? Яагаад аав ээж нар нь анх тэр хүүхдээ үлдэж яхаасаа өмнө хоёулаа шинжилгээ өгөөд за чи ийм өвчтэй юм биш үү? Би ийм өвчтэй юм. Энийг эдгээ яа. Энэ суур өвчнөө засъя ч юм уу тий. Яагаад эхлээд өөртөө оролцоогоо нэмэгдүүлээд хараад дараагийн гарч болох асуудлыг эртхэн хумж болдгоо юм бэ гэдэг талдаас нь л харж байгаа. Гэтэ энийг би саяхнаас л харж ирсэн 2-3 жилийн өмнө өөрөө аа болж үзчихийж өөрөө хүүхдтэй болоо өөрөө амьдарч иж мэддэм бэ. Тэрнээс одоо энэ бусдын амьдралаар амьдарч одоо байдаг хүмүүс байж тээ ингээл команд ч янз бүр юм. Тэрний орон зүгээр өөрийнхөө амьдралыг мэдрээл өөрөө мэдрээл үзэх хэрэгтэй байна. Тэрнээс бусдын амьдралаар амьдраал өөрөө нэг юм лаг юм шиг те ингээл байгаад утгагүй.
Зүгээр одоо хамгийн харамсалтай энэ одоо нийгмийн гажуудал гэдэг юм л та social deviance гэдэг. Энэ том гажуудал бол бид нар үүссэн. 3 сая хүнтэй мөртлөө 3 тэрбум хүн шиг байдаг. Тэр ингээд хов чивэн дээр. Тэгэхээр энэ яг бодит оролцоонд байхгүй болчихно. Тэр энийг бол засах хэрэгтэй гэж би боддог. Энийний төлөө би ч гэсэн одоо өөрийнхөө амьдралыг дуустал одоо тодорхой хэмжээнд тэмцэж нэмэр болж байгаа юм л гэж. 24 он дэвшгүй. Тэр нь ч бас хаашаа. Одоо бас чамаг намд байдаг гэдгийг хүмүүс чи чинь бас хөөхөн юу болчихжээ. Ийм улс төрийн том сэтгүүлчнэр шиг том асуусан. Яг би бол байсан. Би би зочин болгондоо тааруулж л асуулт асуудаг. Чи бол том хүн шүү дээ. Том хүн том л асуулт тавина шүү дээ үгүй. За болооч. 24 онд. Гүг би одоо ийм шүү дээ. Би нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны өдөр. Яагаад байж болохгүй гэж хараа. Би зүгээр залуучуудыг одоо үнэхээр парламентын засаглалыг өөрчлөхгүй юм бол тэг үнэхээр өөрчлөхгүй юм бол энэ засаглалыг солихгүй бол ядаж дотор байгаа хүмүүсийг би солихыг хүсдэг. А тэр дунд яг ийм залуучууд байгаасаа өнөө залуучуудад дэмжиж гэдэг л хандлагыг би гаргаж ирэхийг хүсэж байгаа. Тийм учраас би энийг тоглоом нарыг ээж би чамд дэвшгүйж асууж байгаа юм биш. Үнэхээр чамд зориг байвал дэмжиж л та. Яагаад болохгүй биш. Яг уу ийм л дээ. Энэ дээр би одоо бас нэг хариулт өгмөр байна. Тэр оролцоо чи комент биш байхгүй. Тэр оролцоо чи мэдээ ширлээд шалбалгээд авах юм биш байхгүй. Тэр оролцооны чи нэг хэлбэр одоо за нам бус бол тий нам бус төрийн бус байгууллагт нэгддэг ч юм уу. Тий нам бус залуучуудын одоо үзэл сурталын байгууллагатаа нэгддэг. Олуулаа болно гэсэн үг шүү дээ. За нам ч юм уу одоо улс төр сонирхдаг бол ингээд зүүн төвийн гаруун тэгэл социал демократ либерал гэл ингээд үзэл бодлууд байна шүү дээ. Зөндөө үзэл баримтлууд байна. Тэрэндээ хуваагдаад эхлээд өөрийнхөө үзэл баримтлалыг олоод тэгээ ингээд явах хэрэгтэй. Би бол өөрөө угаасаа яг одоо ингээд хүмүүс хэлдэг холбоо дамжаад явдаг залуучууд тэгээ ингээд ангийн дараагаас эхлээд ингээд гээд байдаг байхгүй. Би яг тэр нь байхгүй. Яаж ч 10 жилдээ ч ангийн дарга байсан, цуснд очив хөлгийн дарга болчдөг. Мэдхгүй зүгээр өөрөө ингээд хүн амьтантай ингээд наануу цаанаа гэж одоо юу гэдэг хамт олонч маягийн юм шүү. Тэгэл яг мөс оюутны холбооны ерөнхий наримчин дарга болсон. Тухайн үедээ бас олон залуучуудтай одоо танилцаад ажиллаа явж ирсэн. Одоо манай нийгмийн ухааны сургууль улс төрийн ангийн залуучууд бол одоо бүх нам эвсэл одоо ингээл те улс төрийн байгууллагуудад одоо ажиллаад амжилттай явж байна. Тэгээ нийгмийн арчил Монголын залуучуудын холбоонд бол тухайн оюутны холбоонд байхасаа дэмжиж явдаг байсан. Түрүү жилээс би өдөрлөх зүйлд нь орсон. За учрал гишүүнтэй бол би тийм хувийн харилцаа их дотно. Ах トゥ хоёр. Тэгээ учрал гишүүн бас надад анх санал тавиад миний дэ одоо ингээд орж ажиллаа тий одоо ингэ бодоод байгаа бухшаад байгаа. Намаа яагаад гэсэн бэ? Facebook-ээр л нэг олон талын бичээд байгаа. Энэ богшмол юм аа. Чи өөрөө засаа. Өөрөө ингээд хамт олонтой ороод үзье тий. Ингэж явгаад. Үнэхээр бас яг ингээд нэг байгууллагт үеийн залуучуудтай үзэл бодлоо солилцоод явах бас шал өөр юм бэл. Тэгэл би энэ одоо нэг сонгуульт албач шүү дээ энэ юм бол. Хоёр талтай л байна л да. Одоо юу гэдгийг намд орно гэхээр нэг бол цүнх баригч болдог тий. Эсвэл одоо юу гэдгийг дарга нарыг одоо дагаж явж хийж томордог. За нэг юм одоо хүмүүсийн хардаг хандлага байна. Яг дотор нь орохоор ямар байдгийг. Үнэхээр залуу хүн өөрийнхөө үзэл бодлыг гаргаад ингэж явхад чөлөөтэй байдаг. Чөлөөтэй. Тэр бол үнэхээр чөлөөтэй. Яг миний хамгийн харамсаж байгаа юм нь тийм залуучууд бас байгаад байгаа байхгүй юу? Тэр цүнх мардаг гэл те. Яг хөө тэгээ сонгуулаар би бас одоо ингээл ажил төрөл хийгээл явсан л да угс мэдээж. Одоо тэгэл залуучуудтайгаа нийлийг явж байгаа шүү. Тэр чинь бол хүн болгон тэрийг би нэг сэтэр дээр очих юмс ажил дээр очих юмс ингээд явдаггүй юм. Өөртөө таарсан тохирсон ажлыг хийж явах шиг сайхан юм байхгүй. Зүгээр яг хөө энэ боломжийг олгочоод байхад тэр боломжийг гой гаргаж ирч чадахгүй залуучууд байгаад байгаа. Яг тэр нөгөө ашиглахгүй цүнх барьдаг стилээрээ байгаль те үеийн залуучуудтай жиж үеийнхээ залуучуудын төлөө дуурах ч юм уу үеийнхээ залуучуудыг хамгаалах одоо энэ нэвтрүүлгийг бичиж байгаа энэ хоёр залуу те одоо чи бид хэд нэг үе бид нэг үе учраас адилхан гэж адилхан дуусна. Гэтэ бидний үе бол байх үедээ хамгийн сайн лаг үе байж болох байхгүй. Би бол энэ дэр ингэ боддtiin. Одоо ингэ хүмүүс ингэ өөрөөсөө хардаг нэг юм 100000-аас дээш дагагчтай хүмүүсийг хараад одоо энэ минь тэргээл ингэ явд юм шиг. Гэхдээ бид нар ганцхан хүн төв дээр суйрлахаас илүүтэйгээр үндэсний бахархал дээр суйрлж яваасаа гэж байг боддог. Одоо японочууд өөрийнхөө хийсэн одоо энэ машин тэрэг те инновац технологи төр суйрлдаг. За одоо германчууд ч юм ингээл улс орон болгоноор аваа ярина. Бид нар болохоор өдрийн нэг хөгжилтэй биш тэн дээр суйрлаад байгаа. Энэ сайхан гоё хөгжилтэй байна нэрээ. Зүйлийг л хөгжилтэй болгож бүх зүйл хөгжилтэй, бүх зүйл заавал сенсацтай, бүх зүйл маазраатай байдаг. Тэ? Одоо жишээл би яг мэдээж учиртайч найз, чамтайч найз. Миний яг нэг хүнд хүрэх юмсан гэдэг яриа хэзээ ч хүнд хүрдэггүй. Дандаа нэг юм фаны мааны тэ? Тэгэл нэг юм марзан зарзан юмнууд аюу хүмүүст хүрдэг юм байна лээ. Тэглээгээд одоо бас нэг марзагнаад байна яваад тахын ч хайч тийм шүү дээ.
Ер нь бол бүх зүйлийг л их тийм тоглоом шоглоом болгож бид нар хүлээж аваад байна л да. Би яг залуучуудыг ингээд нам гэхээр нэг юм зарим нь юм бүр халагсан те орохгүй гэдэг зарим нь болохоор ингээд бүр тэндээ айгуу тийм юм одоо юу гэдгийг буруу байдлаар ажиллаад байдаг ч юм уу. Ер нь яг зүгээр залуучуудыг би энэ тал дээр их оролцоотой байгаасаа. Яг тэгэхээр бидний нэг өөрчлөхгүй бол одоо байгаа байдал үргэлжлсээр л байна гэдгийг би мэдээд байгаа учраас бивч байх ер нь маш олон хүмүүс мэдж штэ. Тэгэхээр бас залуучуудын гоё оролцоо их байгаасаа гэж би хүсэж байгаа. Тэгээд одоо энэ сая харууллаа Дагина гэд энэ сая одоо хийсэн брэнд юм уу? Үгүй. Зүгээр нөгөө нэг давчлал бичрэхтэй би Дагина гэж бодсон. Би чамд бүр юм пижакны юу хийсэн. Бас гоё санаа нэрээд брэнд гаргана. Тийм байна. Тэгээ би бас ингээ хасан Дагина гэдэг юм гоё хослолын газартай болсон юм баг та гэж бодлоо. Тэгээд ер нь бол одоо ингээд маш олон ажил хийж байна. Энэ дунд өдөөж хүн болгон өөрийнхөө санхүүгийн эрхчлэлд хүрэх гэж ялангуяа эр хүмүүс ажилдаг, хөдөлмөрлөдөг тийм олон бизнес хийж байгаа аль нь илүү ашигтай байв. Одоо олон зүйл хийснээс одоо залуучууд бас өөрийнхөө зөв зүйлийг чаддаг юм хийгээ явах нь зөв ч гэсэн аль салбар илүү залуу хүмүүст боломжтой байдаг юм байна. Гэдгийг чи хэлдэг. За энэ дээр ч сөөжлөлтөө юм их ярина. Би ч нэг зориг найзтайгаа Black Star-гийн хуцсны төр нээсэн шүү дээ. Орсын нөгөө Black Star Тематигийн. Тийм. Тэгээ яг Орос зарчмаар нь бүр ингээд анх чи угаасаа жоохон ч хөвгт байсан баахгүй. Одоо харахны бас 4-5 жилийн болчихж байгаа. Тэгэл анх нэг подолкныхаа үнийг ингээд Орсын нэг Москвагийн онгоцны буудлын дээр ингээл ирчихэл 30 мянгаыг өрчдөг нь 500 гэл те. Пүүст нэрээ. Энэ үст алах юм байна гэл те. Тэгэл яг нөгөө нэг би ч өөрөө социологч хүн байж бас нөгөө судалгаагүй юм руу тоогүй юм руу ороод тоогүй юм болцсон. Тэр чинь бас юу юм бэлээ. Ер нь хит их сэтгэл өөрлөөр хандсан юм ер нь жоохон тийм болчихсон. Ялангуяа бизнес дээр те. Тэгээ би ч нэг жоохон хэдэн дөрөвний хоримтлалтай байсан. Тэгэл зориг найз ч бас Орос сургууль төгссөн те. Тэгэл за нэрээ одоо Плеханов Орос суруу Орос 14 за эдээс алах юм байна. Тэгээд дэлгүүр нээс 6 ахвалдаг хөөгтүүд нь юм авахгүй. Орос сургууль нь орж 6 ахвалгаа Black Star гэх нөгөө нэг Timothy тэгээд Igor Creed одоо тэр зургийг тавьсан. Тэгээ яг тэрийг өргөжлөж болох л байсан л да. Зүгээр би нэг анзаарсан юм нь би яг тим юм хийж алдчихж ухаарсан байхгүй жишээлбэл. Бас чамгүй мөнгөөр тэгчээ. Хэдэр алдав? Оо бас дээшээ 3 оронтой руу орно шүү дээ. Сая нь. Зөө. Тэгэл тэр чинь угаасаа тэгэн шүү дээ. Анх ч дэлгүүр тогтчуулна тэгээ төрөөс чинь жилээр явах чинь ингээл сар болгон 3 сая 500 төрөөс тэгэл ингээл явдаг байхгүй. Тэр чи яг жил ажилласан шүү. Тэгээ яг одоо ингээд би яг сүулт харж явах ерөөс нэмэн үрдэг шингээсэн юм гэдэг бол хамгийн гайхалтай юм бэл. Улсд үйлдвэрлэгдсэн. Одоо надад Urban Jeans 780 одоо энэ сурчлаагүй шүү. 780 jeans уу тий. Одоо говийн цамц ч юм уу. Эдгэр чи өөрсдөө яг энэ үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж улсдаа яг юм болж үлдчих واخ. Тэгэд би тэндээс ингээл анх зориг өтөр сонголт хийгүүд ерөөсө дандаа томцсон хуцаа явуулсан заяа. Тэгээ анх ингээл ороод би чи Орос хэлгүй шүү дээ. Манай зориг Орос хэлбэх байхгүй. Тэгэл яваал орсон ингээл Орос Монголоос те Black Star хийх гэж ирж ийн гэсэн баг юм хоёр авцаа нэрээ. Хэвээ юу вэ гэсэн агсаар те хэл ойлгохгүйсэн хандлагыг харж байгаа байхгүй. Хэвээ яг л тэгж хандсан да. Тэгэл яг энэ хувцнуудыг л зар. Тэгэхгүй л ингэхгүй гэл. Нана томцсон. Дараа нь яг энэ зөвүүн ток шоуг үзсэн тавь доотлолт нөгөө хувцснуудаа постлжтэй. Амар том болоосгууд ингэж явуулчихсан. Тэгэл энэ ч бодож байгаа сайн жимний ах нар зараа те жимний ингэж зар юмарыг гэл тэгэл явсан. Тэгэл яг тухайн үед бол нөгөө нөхдүүд ч гэсэн ингэж лаг байхгүй. Барааныхаа баранкийг баг нааш нь явуулаад тэг эхний авсан бараага бүгдийн зараад дуусгацсан. Яаж игээд. Тэг яаж игээд. Тэнгүүд арай уян хатан болчих. За энэ хатан авч. Тэгээ битгаар бүр альбисны эрхийг хамтдаж авсан байсан шин. Франчайзер. Тийм. Оо за. Тодорхой хэмжээний Тэгэд яагаад тийм байлэр хогийн хандчих юм бол? Гүг яах вэ? Одоо эн чинь ингээл нөгөө нэг станы орнууд те. Одоо ингээл уучны нөгөө нэг товчхон ярьж байгаа зүйл толгой дуус гэж байсан шиг задарсан бүх орнууд л Орос хэл ярьдаг. Оросуудтай өөр байсан залуучууд л өмсөх хүсэж байгаа байхгүй юу? Тэгэл яах тэгэл тийч жижиг л хандаа штэ бас. Одоо нэрээ. Юу яриад байгаа юм хүн ам нь хийдүүлээ. Оросын хүн ам хийдүүлээ. Худалдаж авч чадах юм уу, магтах юм уу ухааны лимит. Тэг зөв гол нь нээсэн шалтгаанаас манай аав дэлгүүр байгуулах хүсэл мөрөөдөлтэй байсан. Ер нь одоо даваа 8 гэдээ би инстаграм дээр бичиж идэг шүү дээ. Тэр чинь манай аавын өөрийнх нь товчлол байхгүй. Даваа гэж 8 гэдэг нь даваа ням гэж байгаа гэж хэлж ирсэн байхгүй. Аа зөв. Тоогоор. Аа зөв. Тэрнэш би зүгээр даваа ням гэж хичвэл санаа харагчаас даваа 8 гоё байгаас тэгэл дандаа нэг ингэ тий одоо нэг forever гэж биччихтэй 4-ийн доо 50 гут ever mever гэсэн. Өрмөц байдал. Маягдлаа штэ бас аавчаас мессеж биччихтэй. Тэгэл яг би тэр бодол бас яг байд юм л хүнд. Тэгээ тэрийг хийж үзсэн. Амар happy байсан. Тэгээ яг одоо ч гэсэн бас жоох хэмжээний багсах юм. Одоо санхүү ер нь одоо сарын орлого хэд байх шүү. Би одоо яг хүний санхүү асах муухай л. Үгүй яг тэгтээ ер нь бол дажгүй гайгүй.
Гайгүй. Яг тийм тоогоор хэлэх нь цааш. Ер нь бол дайжгүй. Нэг 5 мав бол байгаа үстэй. Бас яг байна. Байх үедээ байна, байхгүй үедээ байхгүй. Тэнгүү тэрний орлогын яг ихэнх хувь нь хаанаас орж ирж байгаа? Одоо би чи ерөнхийдөө энэ барилгын компани чинь бас барилгын компани шүү дээ. Барилгын компани дээр тохиротой ажил мэдээж ингэж ажил нэгж ажил хувь хувьсгал гэл ингээл явна шүү дээ. Комисшн ингээл явна. Яг тэгэл ажиллаж үзлээ. Яг өөрийнхөө чаддаг юмаа хийгээд үнэлүүлээд явах юм их сайхан байдаг. Яагаад энэ мэдрэмжийг би ярьж байгаа нөхөр Wagner Аз гэж нэг гайхалтай том компанид би ажилласан. Америк хөрөнгө оруулалттай компани, гадны хөрөнгө оруулалттай компани яг л гадаадд ажиллаж байгаа юм шиг хүнийг дүгндэг. За чи илүү ажиллаж ивэл илүү цаг ажиж болно. Дутуу ажиллаж ивэл би чамайг дутуу гэж үнэлнэ. Тэгээ миний бас айгүй амар онгоо байдаг ш. Ажилд ороод би чи нэг маркетинг координатор гэдэг маркетингийн зохицуулагчаар ороод. Тэгээ анхны цалингаа авсан чи цалин хасагдсан байдیں۔ Тэгсэн чи хүний нөөц рүү яваад орж байгаа байхгүй. Тэгсэн нөгөө баах ютубер ингээд машин шог тэгэл фаны видео медиа тэгэл тухайн үеийн л жоохон байх юм эдэм үтчих. Тэр их шүүлийн системээр хянсан байхгүй шүү. Тэгэл энэ тедэн цагийн ажиллах цаг ёстой байсан юм чи ингээд тедэн цаг ингэж. Тэс их гоё эстэй. Тийм тэнгуү чи хүн ингээд ичиж байгаа. Пүү нэрээ бараг цалингаа авъя гэж орсноор иччихлээ. Яг энэ нэг ийм надад ер нь энэ яг хөдөлмөрийн амтыг яг мэдрүүлсэн газар. Вагнер гоё системчлээ. Тэгээ яг тэрнээс би ч цалингаа илүү авахын тулд чамд ойлгох, тэрэнд ойлгох, тэрийг үнсэх ч юм уу те. Шаардлага байхгүй. Зүгээр ажиллаараа бол хамт суух ч юм уу. Таалагдах, цайнд нь явах, кофенд нь явах. Ийм юм айгуу дургу байдаг надад. Залуу байлаа гэж зарц биш. Хөгшин байлаа гэж ноён биш аахгүй. Ерөөсөө тэр насыг бол Монголд бол ингээ хайчмаар байгаа. А мэдээж хүндлэгдмээр өөл хүндлэгдэх хэмжээнд байх хэрэгтэй. Яг зөв. Хүндлэгдмээргүй бол нэг юм биологийн насанд дуусаад нэг юм оршихуу дээрээ гаццсан байх хүндлэг алгүй. Ер нь бол тэрнээс ч одоо ингээ одоо яагаад заавал тэр хүнийг энэ олон жил амьдрсныхын төлөө хүндлэх ёстой юм бэ? Тийм шүү дээ. Яг мэдээж 60-аас дээш насныхныг бол ойлгож байна. Одоо та нар өөрсдөө анзаардаг Хятад ч юм уу, Сингапур ч юм уу те таксины жолооч нь 70 иддэг. Буудлын үйлчлэгч нар нь 80 иддэг. Одоо та нар коронавигоор хараа иддэг. Тэртээ байгаад тахаар тэтгэвэр тахаар ямар амар эвгүй байдгийг би бол аюу хэр мэдэрлээ. Өглөө нь хоол хаалаач идээд оройн дахиж хоол игээл те зургт үзээл. Юм болгон болохгүй юм шиг санагдаад гадаа гараад үнэхээр амар санагдаж байгаа. Тэгэхээр ерөөсө хүн бол ерөөсө хөдөлж чадчихвал хөдөлж явах хэрэгтэй юм байна гэдэг би бол сая энэ ковидын карантинаар аюу их мэдэрлээ шин. Намаас ирэх ашиг болтой. Намаас ашиг олно гэдэг юм байхгүй шүү дээ. Яг хөө энэ дэр бол ийм би бас Нам дагсан ам тосддаг л гэдэг. ам тасдагтэй намайг дагдаг хүмүүс ерөнхийдөө миний үзэл бодлыг хардаг баг. Би болохгүй юм хэлдэг. Болж байгаа юм ч хэлдэг. А тэглээгээд эн чинь би нэг цалиа аваад одоо ингээл те. Чи намынхаа эсрэг болохгүй байгаа зүйлийг дуурдаг уу? Дуурдаг. Би сая ингээл тэр карантины гарч байгаа шийдвэрүүд ч юм уу те тодорхой юмнуудаар бас ингээд бичээл ах шин. Өөрөө үзэл бодлыг санаад. Одоо бол би бичих хэмжээнд байгаа байхгүй. Гүйцэтгэх хэмжээнд байвал за стажинки японочууд шиг ингээд за би үнэхээр хийж чадахгүй наа уучлаарай гэд ингээд хүмүүжлийг надад хэцгээс олгосон энэ амьдралаас ч гэсэн би харж байгаа. Би одоо өөрөө тэр хөдөө оруулалт руу яаралтай ажиллаж явах гээд би тэр гадаа очиод ойчилж байгаа байхгүй. Яг мэдээж эн чинь яг юм засаглалын бүтцийн хямрал яваад байгаа байхгүй. За одоо жишээл сая засгийн газар ингээд тог мог тэглээд айгуу сайхан юм хийлээ шүү дээ. За ингээд зүгээр за жишээлбэл заяа. За ингээд тэглээ сайхан юм хийлээ. Тэгээд доошоо явангууд зарим нь ингээд муухай ярьцдаг ч юм уу те. Хүмүүсийг доромжлдог ч юм уу. Тэрнээс доош ингээд нөгөө хурган дарга гэдэг чинь ингээд бүтцийн хямрал хараад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд би жишээл 2 цаг очирч байгаа. Яг энэ гуталтайгаа заяа. Тэгээ ингээд очирсаа сүүлдээ гутлын энийг боловч чинь ингээд нэг хөлдөж мөлдөө те. Тэгээ сонирн болд юм байл. Гэхдээ би тэрэн дээр хараад амар имгэлсэн юм нь 7-8 жирэмсүү. Тэ? За зөвхөн миний байсан тэр нэр бүхэл сургуульд шүү заяа. Өөр газрын сайн байсан байж магадгүй. Тэгэхэд ингээд яагаад зүгээр оруулаад тэр жирэмснүүд нь орчхоо гэд хэлчих болдгоо би. Яагаад таягтаанууд нь орчхоо гэж хэлж болдгоо юм бэ? Тэ? Яагаад цагтаа онгож болдгоо юм бэ? Гэх тийм жижиг асуудал байна. Тэгвэл энэ бухимдалтай хүн мэдээж тэр цааш тийм сайхнаар хандахгүй шүү дээ. Яаж ч үз. 1924 онд ч юм уу эсвэл хэзээ нэгэн цагт дэвшүүл дэмжин гэдгээ би хэлчихье. Яагаад тэгэхээр залуу хүний ур ухаан, залуучуудын хүч айгүй тийм дутмаг байгаа. Тэгээд ялчгүй бас шахдаг юм уу, дарамтлагдаг юм уу мэдэхгүй. Ягаад ч юм залуу хүмүүс байдаг. Эсвэл тэр хүмүүсийн оролцоо эсвэл тэр хүмүүсийн төлөвлөгөө эсвэл бага байна уу? Эсвэл муу байна уу? Тэ? Ямар ч залуучуудыг би их байгаасаа л гэж хүсдэг. Засаглал нь солигдохгүй юм бол. Тэгэхээр яг энэ бол байдлаа өөрчлөлтөд одоо юу гэдэг одоо гаргаж байгаа улсын цог хэмжээний шийдвэр ч юм уу те энэ олон тэнэг зүйлүүд байна шүү дээ. Үнэхээр яалтчгүй яагаад ийм
ухаан муутай юм бэ гэж хэлмээр зүйлүүд олон байдаг ч гэсэн тэгээд бид нар энийг үнэхээр тэгэл одоо пост бичээл өнгөрөхөөсөөр өнөөдөр бид сонголт алга ба шүү. Тэгэхээр энийг л өөрчлөөсөө л гэж. Уучлаарай. Би бол ерөнхийдөө бидний үе ирсэн энэ үзэж байгаа энэ коммент муухайгаарч коммент бичдэг хар талынхан ч бай, сайн талынхан бидний бүгднийх нь үе ирчээд байгаа. Тэгэхээр энийг бид нар бол айгүй сайнаар авч явах хэрэгтэй гэж боддог. Яг би одоо жишээ амар байна л да. Ангууч байна, гинжин байна тий. За энэ хоёрыг одоо жишээ авч. Яг бидний нүдэн дээр тгээс эхлээд сайхан амьдрал ингээл явж байгаа хгүй. Ер нь алдаа оноогоо ч гэсэн хүмүүстэй хуваалцдаг. Би энэ дээр алдсан. Ингэж онлоо шүү. А манаа дээр болохоор алдаагүй байхын төрсөн хүмүүс байгаа даа. Анханаас. Бас нэг юм асуух тэг энэ дээр. Одоо жишээлбэл за ангуучтай шавь л да. Ангуучтай би ярилцчихсан тий. Тэгэхэд бүх зүйлийг тгээс эхэлсэн гэж хэлсэн. Тэгээд тэр үед бол ээж аваас нэг рейнж өгөөл тий. Ээжсэн ч юм уу тий. Энэ бол тгээс эхлэх бол магадгүй миний хувьд бол биш. Гэхдээ энэ хүмүүс яагаад юм гоё инфлюенсер ч юм уу яагаад ингээл байнгын фитнестэй тасгал сургууль маш гоё юм зөв үлгэрдүүлэлттэй амьдраад яаж юм мундаг байна гэж бодохоор тэр хүмүүс магадгүй санаа зовх зүйл байхгүй нэ гэж боддог. Заримдаа. Яг ангууч төр бол ангууч дараа нь дургуутч магадгүй. Гэхдээ би ерөнхийдөө үнийг хэлэхэд ангууч чинь бол багадаа аавыг алдсан шүү дээ. Яг тэр машин үлдсэн ч гэсэн аав нь байхгүй. Гэхдээ тэр сэтгэл зүг өдий болтлоо. Тэ? Одоогийн хүн болт тэр өөрөө сайн авч явсан биш. А чиний наад яриад байгаа хүмүүс ч өөр. Одоо хүртэл хэцгэн байдаг, угжиж өгдөг. Али бараг энэ хүүхдээ орч энэ бэлвчийг аваа. Али чи энэ байранд ор энэ халаатаа ингэж хасаа. Хүүшээ чи гээл тэ. Энэ өөдөлн ч гэсэн ингэж нэг юм угаасаа би хааны өвчс харагдаг штэ. Нэг байрны юунд руу ингэж орчхоор ийм хариу маримтай ингэж нэг юм сонь нөхдөд байдаг штэ. Тийм хүмүүсийг бол би олж авах үздэг. Ах би бол ангуучаар бол бахархдаг. Яг ч үгүй гэхдээ үнэхээр бүх зүйлийг чадчихна тийм. Ангуучаар бол би үнэхээр бахархдаг, гинжингээ бахархдаг. Иймэрхүү залуучууд байгаад би маш ихээр баярлдаг. Одоо гинжин сүүд ATM гэл те тэр дуу монгол гаргалаа эзээ миний амьдрал сайхан болох чамаас шалтгаална нэ тэрийг энэ тэрний ороо ард нь баг нэг юм корпорацийн захирлын хөөхт байгаад ингээд ирвэл сонин шүү дээ. Гэхдээ энэ ч яг өөрөө үзээд өөрөө мөнгөгүйг үтцэн амьдрал хэцүүг үтцэн тэгээ одоо гоёын үзээд гоё свайг хийж чач өөр ихгүй. Ивент тэтгэгч X Family Club. Ерөнхий ивент тэтгэгч Seniore UB. За тэгээд ер нь бол ярилцсан юм дуусах төгсөж байгаа. Тэгээд өнөөдөр бол яг даваад орж гэдэг хүний хувь хүний үзэл бодол те ер нь бас би Urban Talk Mock дээр ингээ харж байхад их тийм яриа сайтай их тийм өөрхөн ярьж байгаа товшгоо тодорхой ойлгуулцдаг гэж хүмүүс бас их хэсэг хүмүүс дүгнсэн байлаа. Тэгээд нэг одоо юу гэдэг Urban Talk-оор бол хэдэд оржсэн шүү дээ. Тэгээд Social Talk гэж хийгээдсэн те. Нөгөө нэг найзгаа хийжсэн юм ингээд хажууд нь хийчихээ зүгээр гэдэг юм. Тэр чинь talk гэдэг үг чинь учрлын өмч шүү дээ. Дээрэс нь олон хүн сууж байгаа. Би зөвүүн talkч гэж хийж болно шүү. Тэр нь цааш. Зөвүүн talk бол оюуны хэмжээр хамгаалагдсан. Тэгвэл social зөвүүн talk гэж. Тийм яг хөө ингэсэн юм аа. Тэр чинь бол яг хөө тэгээ ярилцсан уу учралтай. Угаага учралт чинь анхны дугаартанд зочноор орсон шүү дээ. Тийм үү? Тийм. Манай учрал өгөө чими чи их дажгүй санагдаж ш надад яг нэг үзэл бодлын хувьд. Бид нар ч бас яг юм хөгжиж байгаа жижигхэн эдийн засгийн оронд амьдарч байгаа тий. Тэрийг хийгээд одоо би нэг амар оцож яваадлаа яваад байсан юм алга. Зүгээр яг тэр чинь бол юу юм баггүй. Маазардгүй. Дандаа юм хүнд асуудлууд ярьдаг байхгүй. Сэдвэн. Одоо энэ жишээл ганц бие ээжүүд гээл тий. Тэгэл одоо ингээл ядуурал мадуурал. За жишээлбэл ингээл бас эмзэг сэдв бас хүндэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдгэл. Сүүлд манай нэвтрүүлэгч болроо ороод бас их гоё нэвтрүүлэг бас болсон. Одоо бол яг нэг цаашаага өргөжлүүлэх үгүйг сайн мэдэхгүй байна. Тэр тухайн үед бол яг social talk гэдэг тэр чинь бас манай юуны намзагийн контент шүү дээ. Намзагийн контент тахгүй. Тэр чинь social talk, social class гэдэг ингээд дотроо задарчаад байгаа байхгүй. Тэгээ яг social talk-оор бол яг тэр тухайн одоо сэдвийн хүрээнд хүмүүсийг урайл ярилцдаг нэвтрүүлэг. Одоо энэ нэг дагинатай хөөрхөн контент влог хийгээд байгаа шүү дээ. Ер нь бол энэ одоо сэтгүүлч болох одоо нэг аав шиг сэтгүүлч болох хүсэлтэй гэдэг нэг ярьжсэн. Ер нь цаашдаа сэтгүүлч болоод ч юм уу өөр ингэсэн гоё контент хий гэсэн төлөвлөгөө юу байна? Чи хожир реклам хийсэн шүү дээ. Одоо энэ шиг төрчих. Би сая гинт мэдээд байна. Дан пив уугаад. Энэ бас entertainment бас сэтгэлгээ суудсан байх шүү. Гээгүй. Тэгээд тэгсэн бол энэ чи шал өөр юм таа. Контент нийтлэлтэй. Юу л та, ер нь бол нэг тийм амар ингээл контент хийгээл хүн танигдаал бүр амар явъя гэж би боддоггүй. Зүгээр яг би анх радио телевизийн сэтгүүлч ангид дээр орох гэж ирсэн.
Аа зөв. Тэгээ тухайн үед яг тэгэл бас нэг ээж аав тийм мэрэгжил сонголтон дээр нэг социологи анги руу орсон. Ер нь бол одоо ингээд би ингэж боддتي. Хүн ер нь өөрийнхөө сул талын хөвлөлийн зөвшөөр сурах хэрэгтэй гэж би боддتي ер нь. Би энийг чаддаггүй. Энийг чадмаар байна гэд явж явах нэг өөр. Чаддгүй байж чаддаг юм шиг жүжиглээд олон хүнийг ингээд омроглоод явах ч бас амар том аюул байхгүй ер нь. Одоо бас нэг нас яваад гэх юм ааш. Ер нь ингээд 260 360 гэдэг шиг 360 байж ич. Олон ингээд өдөр ихтсэн бас ингээд бас иччихин л та өөрөөсөө тий. Тэр үед нэр ингэхгүй яа, энэ үед ингэхгүй яа. Зарим хүмүүс уучлах байх юмсан гэж боддог. Ер нь зөөвс харьцсан хүмүүс бас үзчихвэл уучлаарай гэж хэлье. Би чи бас хит тийм омоглон. Тэгээ бас нөгөө нэг юм бодохгүй шууд хэлдэг. Одоо юу гэдэг те. Тэнийг хүний чинь цагаан ч гэдэг юм бэл. Тэгтээ сайн талаас цагаан ч юм уу те. Тэгэл явцдаг. Гол нь яг бид нар өөрөө өөрсдөө энэ амьдрал дээр заавартайгаа ирэх учраас яг л адилхан суралцж байгаа байхгүй. Чамайг үзэж байгаа хүмүүс бол одоо ингээл лээ. Бүр 2 3 амьдрсан юм шүү. Цаваас ам те. За энэ амьдрал дээр 1950 онд юм байсан. 2020 онд энэ оргилгээ залуу хүн юм. Тэгэхээр бидний бие биенээ хайрлах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр ер нь бол тэгэл одоо охинтой болж үзээд би амар гоё байдаг. Надад намайг үнэхээр чин сэтгэлээс хайрлаж байгааг нь би тэр харцнаас хардаг, үнэрнээс нь мэдэрдэг тий. Одоо ингээд хүн дээр бицхтаа хүртэл урдаа өвдөглөл суулга 2 гарнаас байж чинь тэр 2 гар энэ гаранд ороод ингээд тий. Тэр мэдрэмж бол үнэхээр гоё байдаг. Тэгээд бас залуучуудтайгаа хариуцлагатай аав байгаас гэж хүсдэг. Тэрнээс тэрнгээр ингээд гаргаал одоо ингээд байгаа нь одоо хайшин. Тэгээд дээрэс нь би чинь бас нэг хэсэг болсон шүү дээ. Хүмүүс чинь доор нэгээ хөвөн амьдрал асуугаал янз бүрийн юм бичээл те. Нэг өдөр бас ингээд яри гэж бодож ирсэн найзхын нэвтрүүлэгт бас орсон доо баяртай. Тэгээд бас 2 3 удаа яаж үгүй гэв. Монгол ресторантаас 3 дахь дээр нь орж ийн. Бас чи чинь бас орохгүй оролцогч нэгээ энд очиж ингээд идэв. Тэгээд бас санаа зовоод аа. Хоол идэг нөө цаа гэж. Лай зашна муул. Даахгүй суши. Миний хувьд ингээд энэ хөгжилтэй бөгөөд яхаа зөвл нэг жоохон одоо юу гэдэг би бас өөрийнхөө амьдралыг ингээд зочдтойхоо тухай гоё зүйлийг ярихад хүсдэг. Манай зочд гэсэн хэмжээ өдөж авдаг байх. Мань чи бас одоо чиний нэвтрүүлгүүдийг ингээд харж байна. Анх ихснээсээ хойш те ингээд шал өөр болж штэ ер нь. Тэр нэг улаан бижагтаа тэр нэг улаашаа санагдаар зугаа тэгээд ширээн дээр юмгүйс юмтай болсон бай чи нэмсэн байна. Тэгээ одоо тусдаа гарлаа те. Тусдаа гарлаа. Бас амьдрал бас сайхан баялаг л штэ. Тэгээ гоё нөө сайхан байна. Тэгээд Настас өндөр нэвтрүүлэлт хийсэн маш их баярлалаа. Тэгээд ямсан бэлгүүдээ өгч. Тэгээд сүүлийн асуулт байгаа. Энэ одоо Zebra International одоо энэ тафл чипс байна тий. Авцсантай өдөө сурцсан наа чи. 2 3 нэвтрүүлгээс авцсан. Diamond Cola хэмэтчлэн гоё зүйлүүд байна. Тэгээд энийг найстай бэлгэж байна. Баярлалаа. За тэгээд бэлэг дуусаагүй байгаа. За. Энэ бэлгээ одоо энд л тавьчихт тий. За. Би энэ 2 бэлгээ хаан тавьчих. Тэнд байх шиг байна. Манай бэлэг байна. Наатга. Нэшээ гэж. Мөнгө зүг хийц юм шүү дээ. Энэ мөнгөтэй. За тэгээд Axe Studio бол угаасаа байгаа. Тэгээд бас юм фитнес миний BTQ тэ өсч ингээд Family Club болсон байгаа. Тэгээд энэ Axe Studio-гийн 300 мянган төгрөгийн үйлчлэл хийх бичгийг ястаа. За тэгээд өнөөдөр бол Suzurano гэдэг Japanese restaurant би одоо нэвтрүүлгээ энэ бол өргөжлүүлэн хийн. Энэ ресторан дээр бас гэр бүлэрээ ч юм найз нөхдөдөө гоё Япон хоол идмээр байл ингээд 100 мянган төгрөгийн үйлчлэл хийхийг бэлгэлж байна. Энийг өргөчвөл оргилын найз байна гэж байгаа. Тий, оргилын найз байна. Нэвтрүүлэлт орсон гэж хүрээд ирж байна. Өнөөдөр бас амьдралд бол маш олон зөвүүн зүйлүүд тохиолддог тий. Гэхдээ би Давкаг бол маш гоё хариулах байх гэж би хувьдаа бодоод байна. Тэгээд за өөчөр би ихлэ бэлгээ өгч байсан. За. Чи ер нь өмнө хүнээс бэлэг авсан нэвтрүүлэг. Бараг авч байгаагүй тий. За маа энэ ухаалаг хотод гэдэг ном бэлгэлж. За баярлалаа. Энэ би ч одоо бас бодож байгаа бэлгэлээ. Би энэ номыг уншаад их тийм өстө нэрийг гэгэрлээ. Одоо ийм л те би ч одоо бас яг нэг карантин үеэр хоолны аппетит бол дараагүй байгаа. Хэвээ ингээл хамаа намаагүй хэлээ тийм. Наа чи одоо яаж идэх юм? Хэр идэх юм те? Хизээ идэх юм? Хизээ юу гэдэх юм? Яавал яах юм те? Бид нар бол одоо яг эрүүл байвал яг алах гэдэг байхгүй. Манай үеийн байвал тийм шүү дээ. Тэгвэл байвал ална. Тэрнээс биш одоо найзтай хөлөөр хаалтагддаг ном байлээ гэж яа. Хэрхэн баяж байгаа ном байлээ. Гэхдээ өстөгөө юм энэ анх удаа харж байна. Тэгээд бас энэ ном гэдэг чинь өөр их хамгийн гоё сайхан бэлгэний дэйтинг гэсэн. Тэгээд ийм гоё ном бэлгэсэн баярлалаа. Би ч баг анх удаа 2 3 дахь удаа л авч байгаа. Олон бол авч үзээгүй. Сайн бас наадах шиг номны ATM-ээс авлаа ш. Тийм гарчих бас. Тийм үү? Тийм. Ямар гоё. За тэгээд амьдралдаа ижсэн хамгийн зөв алах юм би сонсмоор. Амьдралдаа ижсэн зөв алах юм бол бодох юм байхгүй миний охин. Би энэ зүйл дээр
үнэхээр тэнэг байгаад үнэхээр сул дараа ирэх хүн байсан бол би энэ жаргалыг мэдрэхгүй байсан. Энэ бол миний амьдрал хамгийн том зөв алхам. Би эндээ үнэхээр хайрлж, бахархаж, баярлж явдаг. Бэлгэлсэн ээжт нь миний охин болж ирсэн. Охиндоо бол маш ихээр баярлж явдаг. Энэ бол миний амьдрал хамгийн том зөв алхам гэж боддог. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлгийн ярилцлага өндөрлөж байна. Тэгээд би Докаг бас их зүгээр найзын хувьд гэхээс илүү зүгээр яг одоо ингэ ярилцсан хүний хувьд битүүрээс өмнө ингэж бас хувийн амьдрал ч юм ингэж ярьж байгаагүй юм байна. Тэгээд ингэ сонсож байхад гэр бүлээ хайрлсан яг тэр ингээл бичлэг энтрийг харж байхад охиныг хайрладаг. Охин ч үнэхээр цагаал амхрах хөөрхөн охин тэгээд ийм гоё гэр бүлийг зохицлоож байгаа тий. Тэгээд мундаг хариуцлагатай аа байж байгаад нь би бас баяр хүргэмээр байна. Тэгээд олон залуучуудыг би өмнө ч олон удаа хэлжсэн шүү. Та үнэхээр аа болоход бэлэн болоогүй бол бэлгэвч гэдэг зүйлийг заавал хэрэгжилж хариуцлагатай бай залуучуудаа гэдгийг л уриалмаар байна. Өнөөдөр бас миний нэвтрүүлгээс энэ нэвтрүүлгээс олж авсан би өөрөө ч гэсэн хөтлөж байгаа ч гэсэн олон зүйлийг олж авдаг. Тэгээд энэ нэвтрүүлгээс бүх зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээтэй биш багаас нь дээшлэх тэр одоо эр хүний ноён нуруу те одоо ямар нэгэн мөнгө төргөнд удаахгүй явна гэдэг бол маш том чанар. Дээрээс нь гэр бүлээ гэдэг үр хүүхдээ гэдэг эхнэрээ гэдэг энэ гоё чанарыг бас хариуцлагатай байгаа энэ гоё үзлийг нь би үнэхээр хөндлөж байна. Тэгээд өнөөдрийн бас үнэхээр зөвүүн зочин байж чадлаа. Тэгээд та нар ч гэсэн энэ одоо YouTube суваг дээр болон пэйжээр үзэж байгаа хүмүүс бас сэтгэлээ хэлэх байхаа гэж бодож байна. Тэгээд ирсэн найстай баярлалаа. За баярлалаа. Үг хэлчих юм баярлалаа гэсэн. За тэгээд одоо энэ үзэж байгаа маш олон залуучуудаа одоо тэгээд муулж бичгээс ихсэлэл одоо тэр тэгээд муулуулах юм байхгүй тэгээд ер нь бол хизээч битээ өөрсдөө голоорой. Тэгээд хүмүүс тэгдэг чинь би ямар тийм биш, би ямар лаг биш. Чи бол лаг, чи бол мундаг. Зүгээр одоо чи мөнгөгүй ч юм одоо амьдрал чинь болохгүй байгаа бол цаг хугацааны орон зайгаараа болоогүй л байх гэсэн үг. Болох цагтаа болцсон дараа бүх юм гой санагдах байх. Тийм учраас хизээч битээ өөрийгөө голоорой. Өөр хүнээс өөрийгөө битээ агараа. Өрөөлийг хайрлагаад өөрийнхөө хайртай хүмүүсийг гомдоовоо тэгээд элэг бүтэн жаргалтай сайн сайхан байх болтгоо л гэж бүх хүмүүсийг хүсэн ярив да. 21 он гоё жил болох хаа гэж найдаж шин. Тэгээд гол нь эрүүл хамгийн гол нь эрүүл байгаарай. Тэгээд энэ номыг би заавал уншнаа. Тэгээд баярлалаа үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэг YouTube сувг маань Зөвүүн ток шоу гэдээ байгаа. Тэгээд subscribe дарахаас гадна хонх гэдэг зүйл байдаг юм байна. Тэрийг дарах юм бол бүх нэвтрүүлэг маань notification очоод ингээд та дор дор нь үзэх боломжтой. За тэгээд бас page маань байгаа. Тэгээд хамт байсан баярлалаа. Өнөөдрийн зочин бол Даваа намын даваа дорж байлаа. Тэгээд 4 дахь дугаар хамтсан баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баярлалаа. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бямгараг бүр 22 цагаас.